Оройн төргийнх үзэгчтэй 2 дугаар суваг телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор Монгол Ардын хувьсгал намын нарийн бичгийн дарга Шарвууд орж оролцож байна. Танд оройн төргий. Баярлалаа. Тэгэхээр танай намын баг чуулган 2 өдрийн турш хуралдаж байна. Одоо ч үргэлжилж явах шиг байна. Тэгэхээр энэ баг чуулганы одоо үеэр ямар асуудлыг хилэлцэж байна вэ? Магадгүй одоо цаг үеийн шинжтэйгээр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, за сайдуудын нэртэй холбоотой асуудлууд нийлээд явж байгаа шиг байна тийм үү? За Монгол Ардын хувьсгалт намын баг чуулган бол одоо идэл явагдаж байна л да. Гол нэг л одоо том асуудлыг бол бид ер нь тавьсан. Энэ нь болохоор Монгол Ардын хувьсгалт намын бодлогоор улсын хурлд сонгогдсон Монгол Улсын засгийн газарт томилогдсон албан тушаалтнуудын тайланг хэлэлцэж үнэлт хүлд өгөх ийм одоо үндсэн асуудал хэлэлцэж байна. Энэ бол манай хувьд ер нь нэлээд тийм одоо бодож байж хэлэлцсэн том асуудал гэж боддог. Юу гэхээр аливаа нэгэн албан тушаалтан төрийн албан тушаалд очихдоо тэр намынхан бодлогыг бол барих ёстой. Гэхдээ намтайгаа одоо яаж эргэх холбоотой байна уу? Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Ардын хувьсгалт намын тэр үндсэн мөрийн хөтөлбөрөөр тусгагдсан сонгуулийн амлалтанд туссан зүйлийг хэрхэн тусгаж байна уу? За тэгээд ажлыг хийж байгаа баядлыг бол намын хамт олон шүүж хэлснэ гэдэг үл ихэнх хариуцлага ажил энэ их чухал асуудлыг хэлсэж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ чуулгантай холбоотойгоор өчигдрөөс хойш ер нь нэлээд сонирхолтой мэдээлэлүүд явж эхэллээ л дээ. Тэгээд танай намын одоо хэвлэлийн ажилтнууд юм уу зарим их сурвалжуудтай холбогдоход бол няцаасан мэдээлэл аваад байгаа ч гэсэн намын нарийн бичгийн даргын хувьд асууя. Тэр биш даг одоо шатар сайдыг инх хоёр дарга дуудаж уулзаад одоо чи манай намаас зайлаарай гэсэн гинэ гэдэг мэдээлэл хамгийн сүүлийн байдлаар аваад байна л да. Энэ үнэн үү? Гэхдээ яг л да ер нь бол аливаа нэгэн улс төрийн ер нь Монголын улс төрийн л одоо үндсэн шин чанар энэ дээр гарч байгаа байхгүй юу? Гүтгэх гүжигдэх хэлдийн нэр хаяг өгөх за тэгээд улс төрийн намуудыг гутаах гэсэн ийм үйл ажиллагааны нэг л одоо жишээ юм да. Би өөрөө энэ гал тогоонд байгаагийн хувьд Монгол Ардын хувьсгалт намын дарга намрын инх хоёрын өөрийнхөө хүмүүстэй уулзаж байгаа энэ яриа хэлцээний үед баян л одоо дэрэгдэн байна. Зүгээр Монгол улсын засгийн газрын шадар сайд Монгол Ардын хувьсгалт намын дэд дарга тэр биш давгийн та ярилцж явах гэж дэрэгдэл байсан. Уулзлага явах тэр хоёр хүн намынхын тухай ярилгүй явах. Зүгээр учиргүй одоо зайлаараа маялаар гэдэг бол Монгол Ардын хувьсгалт намыг гутаах одоо гүтгэх гэсэн нэг тийм л нэг үйл ажиллагаа болоо да. Тийм явдал бол огт гараагүй гэдгийг одоо хэлье. Хоёулах нь уулзаж болдго юм уу тэр хоёр? Уулзаж болно шүү дээ. Уулзаж л байгаа. За би одоо Монгол Ардын хувьсгалт намын гүйцэтгэгчний хурлыг хийж байна. Мөн одоо төрийн ордонд бид уулзцааж байна. Энэ үед цэвэрл одоо тийм ёс зүйтэй хэм хэмжээтэй яриа болохоос биш бол тэр хөөгөө туугаад зайлаарай гэсэн бол огт яригдаагүй гэдгийг би энэ танд зөвхөн одоо хэлье. Төрийн ордонд яагаад очсон юм бэ? Төрийн ордонд очиод зүгээр зочилж очиж байгаа мó? Ер нь хин нэг нь урьсан юм уу? Ер нь ямар учир шалтгаантай болсон? Гэхдээ Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч байсан хүн, улсын хурлын дарга байсан хүн, засгийн газрын ерөнхий сайд байсан хүн. Өнөөдрийн төр засгийн эрхийг барилсаж байгаа нэг одоо улс төрийн том хүчний удирдлагч бол төрийн ордонд одоо орох гарах одоо асуудал байлгүй яах вэ? Энэ л хэмжээнд одоо бодох ёстой. Тийм учраас намбарын инх хоёр төрийн ордонд орсныг бол тийм чамирхал гэдэг юу гэдэг нь сенсац маягаар бол энд одоо ярих одоо хэрэггүй болоо гэж бодож байна. Гэхдээ тухайн үед бол ямар ч байсан сенсац маягаар тархачихсан тийм үү? Гэхдээ одоо тэгээд манай хэвлэлийн чинь мэдээлэгч нар чинь ер нь тэгэл сенсац гэхэл барих юм байна шүү дээ. Тэгээд сенсацыг уншдаг хүн ч их байдаг юм шиг байна. Тийм учраас бол өнөөдөр намбарын инх хоёр гэдэг хүнийг тойрсон янз янзын одоо мэдээлэлүүд гардаг баг. Түүний нэг нь баг. Гэхдээ энэ төрийн ордонд орсон гэдэг нэг тийм хортой мэдээлэл биш учраас бол үгүй яах вэ тэгэл мэдээлжлэг тэр хүмүүстэй болж ивэл тэгэл болдгийм баг үз. Тэгэхээр засгийн газрын бүрэлдэхүүний асуудал тухайлбал одоо сайдуудын нэрийг ярьж хахад одоо шээлэг дамт дарга та хоёрын хин нэгийг шатар сайдад нэр дэвшүүлэх нэ гэсэн яриа гарч ирсэн. Танд энэ мэдээлэл одоо байна уу? Ер нь таны нэр дуулсан уу? Яригдсан уу? Монгол Улсын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг бүтцийн тухай асуудлыг эцэлсэн шийдээгүй байхад яаж хүний тухай асуудал ярих вэ?
багсны дараа л сайн бат юу өнөөдөр бол эцэслэн шийдэг байгаа шүү дээ. Ямар намд нь ямар одоо тийм яам нь харьяалагдаж өөрийнхөө хүнийг тавихыг бол эцэслэн шийдэг байна. Тийм учраас яриа хэлцээний үе шатанд байгаа үед бол хэн нэгэн хүний тэнд саядын удаалгын тушаалд томилогдох асуудал бол яригдана гэж бол байхгүй. Тэр тус маань тэгээд шийдэл Дамбит хоёрын тухай бол тийм яриа бол албан ёсоор манай намаа хэмжээнд бол яригдаагүй гэдгийг би бас зориуд одоо хэлье. За сайдуудынхаа ажлыг дүгнсэн гэж байна. Тэгэхээр шадар сайд тэрвш тавыг ажлаа сайн хийсэн үү? Одоо эрүүл мэндийн сайд, шадар сайд хоёрын ажлын одоо тайланг тус тусад нь хилцсэн байх. Тэгэхээр би тус тусад нь асуух хэрэгтэй байх л да. Тухайлбал одоо түүний хариуцсан эрхлэх асуудлын хүрээнд маш олон асуудал гарсан. Өөрөөс нь хэдийгээр шалтгааллахгүй ч гэсэн одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болох байсан. Мэргэжлийн хяналтын газарт холбоотой гихчлэн олон асуудал гарсан. Тэр хүн ажлаа сайн хийсэн үү? За ер нь Монгол улсын засан газарт томилогдсон ажиллаж байгаа албан тушаалтнууд тухайлбал тэр биш даваг за одоо боссон сайдуудаа бол бид намын баг чуулганыхаа гишүүдийн өмнө бол зогсоож байгаа л одоо тайлангийн сонссон. Тэр хүмүүс ч одоо ярьсан. Ер нь зүгээр яг эрхэлж байгаа албан тушаалын хувьд одоо бид юу тэр хүн тайлангаа тавьсан. Нөгөө талаар нь бол бас намтайгаан хэрхэн яаж ажиллаж байгаа тухай бол тайлангийн сонссон. Одоо бол хэлцэх шатанд байгаа учраас бол сайн маа гэдэг дүнэлтийг бол одоогоор өгөх боломжгүй. Энийг намын хамт олон бол хэлж засаж залруулах хийх ёстой ажил нь бол нэлээд тодорхой ярих баг. Та өөрөө бол хувийн байдлаас бас үзэл бодлоо гишүүнийхэн хувьд илэрхийлэхэд та өнөөдөр тэр хоёр сайдыг ажиллаа сайн хийсэн гэж хэлж чадав. За айхтар одоо тулгсан одоо асуулт одоо та асуугаад байх юм бол ер нь бол Монгол улсын шадар сайд, эрүүл мэндийн сайд гэдэг бол их одоо ажилтай сайд нар шүү дээ. Янз бүрийн тал талаас нь одоо ярьж байна. Зөвхөн яг ер нь бол энэ хүмүүсийн ажлыг дүгнэлт бол янз янзл байгаа. Би хувьдаа бол энэ хүмүүсийг бас тодорхой хэмжээнд ажилласан ажиллагаа бий. Гэхдээ хариуцсан тэр одоо агентлууд гэдэг юм уу тэр хамт олон дотор нь бол бас ажлын алдаа дутагдал гаргасан дутууд үлмэг хүний санаа төрөөгүй тийм байдалд байгаа асуудууд бас бий. Энийг бол хэлэх ёстой. Тэгэхээр та Монгол Ардын хувьсгал намд гишүүнчлэлтэй 1-р сард сэргээсэн шиг санаж байна тийм үү? Тэгэхээр гишүүнчлэлтэй сэргээсэн энэ үйл явдлыг чинь одоо таныг Монгол Ардын намд байхад ёстой юм шиг санаад яагаад Монгол Ардын хувьсгалт намыг сонгочих вэ гэж тухайн үед сэтгүүлчид асуултаар бүчиж байсан л да. Үүний өмнөхөн та бас улсын хурлын тамгын газрын нарийн бичгийн даргын ажлаа, ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа бас гинтэх өгсөн. Тэгэхээр энэ гинтийн энэ үйл явдлуудын талаар та бас тайлбар өгч байна. Яг ер нь хүний бол нэг дайлангуяа улс төрчхүний бол өөрийн ажиллах орон зай гэж байх ёстой. Ажилласан хугацаагаа бодох ёстой. Бас ирээдүйг харах ёстой. Тэр ажиллаж байгаа орон зай гэдгийг бол их тийм мэдрэмжтэй байх ёстой гэж би боддог шүү дээ. Би бол өөрөө улс төрд 16 жил улсын хурлын гишүүний одоо сонгогдсон ажиллаад улсын хурлын тамгын газрын даргын ажлыг бол 4 жил одоо хийсэн. Өнөөдөр би ажиллаа өгөөгүй, өрөдлөө өгөөгүй эсвэл үдэд маяг бол байж иж магадгүй. Гэхдээ миний бас нэг мэдрэмж байна, тийм ээ. Тэр орон зай гэдгийг бол мэдэрчсэн мэдрэмжийн үүднээс улс төрчийн хувьд бол өөрийнхөө өргөлөө өгсөн гэж энд зүгээр одоо хэлье. Манай намайг өргөлөө өгөхөд манай улсын хурлын даргын зээнх бол бас гайхсан гэж юу болж байгаа гэж. Гэхдээ баярлсан байна. Тэр мэдрэмжийг нэг л таныг яваасаа л гэсэн хүсэл байгааг мэдрээд байна гэж ойлгож байна. За яг бай. Тэр бол зүгээр зарим нь бол яваасаа гэж бодж ил байсан баг. Тийм учраас миний өргөлөө өгсөн асуудал бол зарим хүмүүсийг бол баярлуулсан баг. Зарим хүмүүсийг бол одоо бас гайхшлыг төрүүлсэн бахал да. Гэхдээ би өөрийнхөө сонголт, өөрийнхөө үйл ажиллагаанд би өөрөө хариуцлага хүлээх учраас бол би зөв болох юм хийсэн гэж боддог. За дараа нь Монгол Ардын хувьсгалт намд гишүүнчин сэргээснэг бас зарим нь янз янзаар л одоо ярьсан. Гэхдээ энд юу гайхах юу билээ? Би зүгээр надтай нэг Монгол Ардын намын нэг ахмад бол надтай нэг яриад жоохон тийм тулгаж ил байсан л да. Юу чи ер нь ямар одоо сонин сонголт хийдэг хүн бэ гэж. За уучлаарай ах минь. Би 1979 онд сургууль төгсөж ирээд хөдөө орон нутагт ажиллахад тэр үе чинь одоо намд элсүүлнэ гэдэг бол энэ мундаг том шалгуур үзүүлэлттэй за тэгээд ер нь хүний бол ер нь нэлээд одоо сандаргадаг байсан шүү дээ. Жил шахмал одоо үүрэг даалгавар өгөөд арга хэмжээ ер нь аван шууд за ер нь намд жинхлүүлэхгүй гэдэг. Тэгээд тийм ажлыг
одоо тийм эрх тушаалтай хүн бол надад Монгол Ардын Хувьсгалт намд одоо элсэг үүрэг даалгавар өгөөд би тэр хүнд бол ажлаа шалгуулж илээсэн юм бол тэгээд Монгол Ардын Хувьсгалт намд элсэн. Тэгээд тэр хүнийг асуухад би хэлж байсан. За би жил шахан зовж үж нэлээд зовсон одоо энэ зовж үж энэ намыг батгаж авсан. Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн одоо энэ улс төрийн хүчний чинь. Би Монгол Ардын Хувьсгалт намыг батгах шүү дээ. Монгол Ардын намын тухай манай намын батгахыг би аваагүй юм аа. Тийм учраас би өөрийнхөө анхны сонголт үзэл бодолтой бол үнэнч байгаа нэг юм шиг гэсэн тэр хүн бол бас дугуй чимээг л болсон доо. Тэгэхээр заримийнх нь гишүүний батлах нь ер нь автоматар бичигдсэн байдаг гэсэн таны хараа Монгол Ардын намдар байдгийн биш байгаа та шалгаж үзсэн. За очвол одоо ямар юм араач үгүй байлгүй дээ. За та ер нь бол бичигдэг байлгүй дээ. Зөвхөн ер нь одоо ингээд хөдөө орон нутгата явж байхад бол манай энэ хуучин байсан том намуудаас салаад Монгол Ардын нам гэсэн бас нэг тийм нам одоо саллаа штэ. Би зүгээр энд бодоход энд одоо зориуд тэмдэглэж хэлэхэд бол Монгол Ардын Хувьсгалт нам бол одоо 90 жилийн түүхтэй намаа гэдэг дээр би бол хатуу бат хэтгэлтэй байдаг. Манай Монгол Ардын намын нөхдүүд байна бол бас шинэ ямар юу гэнэ намайг баг одоо Монгол Ардын Хувьсгалт намд илсэн гэж яриад байгаа шүү дээ. Эртэд нэг сүн дээр бичсэн байлээ. За тийм бол байхгүй л дээ. Тийм учраас энэ улс төрийн хүчнийг өнөөдөр Монголын улс төрд орон зайг ажиллаад байгаад нь бол гайхах байхгүй. Цаашдаач энэ нам бол улам бэгчин томорн Монголын ард түмэн Монгол төрийн төлөө бол одоо төвшин байхын төлөө үйл ажиллагаа явуулна гэдэгт би бат итгэлтэй байдаг шүү. За танай хоёр намын насны асуудал бол үнэн эргэлзээтэй. За Монгол Ардын Хувьсгалт нам гэдэгт бол ямар ч байсан та 30-аад жил гишүүнээр нь байна л да. Тэгэхээр энэ намын ирээдүйг бас их холын зайд харж байдаг юм шиг санагдлаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас ер нь харж байхад бол одоо Монгол Ардын Хувьсгалт намын нэг үнэт зүйл нь гэх юм бол өнгөрсөн одоо ирээдүйн 3 энэ залгамж чанарыг маш сайхан хадгалж явдаг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр танай Монгол Ардын Хувьсгалт намын байдлаар хүний нөөц, ер нь хөгшин залуу боловсрол хүчин, тэдний хоорондын харилцаа энэ талаасаа ямар байдаг вэ? Би бол Монгол Ардын Хувьсгалт намыг их тийм ирээдүйтэй улс төрийн одоо хүчин гэж тодорхой бодож явдаг. Тийм учраас энэ намынхын төлөө би зүтгэж юм шүү дээ. Зөвхөн манай намын нэг онцлог бол яг бусад зарим намд бол бас байлгүй яг. Өнгөрсөн ирээдүй одоо цагийг бол нарийн нэгт бол уйлдуулж явдаг. Болсон хүчний хувьд бол тэр Ахмад дунд залуу үеийг бол бас адил тэгш бол харж манай намын одоо хөдөлгөгч хүч гэж ойлгож албан тушаал тавих таанч ажил үүрэг хариуцуулах таанч энэ гурван одоо үе дээр бол бид адил одоо ханддаг юм бол бус намуудаас сонсдогтой гэж боддог. Зарим намууд байна бол бас дандаа залуучууд гарах ёстой гэд бас тууширдаг. Тэгүүрэн одоо өнгөрсөн Ахмад үеийн бол бас яхан гондоос хийсэн тим юм бол байдаг юм шиг байлаа. За яг тэр намын өөр ихтэй хэн үйл ажиллагаа. Бид бол цаашдаач бид энэ гурван үеийн бол байнгын хүндэтгэлтэй авч явна. Энэ намын ийг авч явах гол одоо хөдөлгөч хүч гэж одоо бодож итгэл найдварч тавина мөн ажлаа хариуцуулна л гэж одоо бид боддог шүү дээ. Улсын хурлын гишүүн байхдаа та 9.13 гэдэгт байсан. Энэ хүмүүсээс одоо тэрвч тавг гишүүн та хоёр манлав миний мэдж байгаагаар Монгол Ардын Хувьсгалт нам байна. Одоо Бат Эрдэнэ гишүүний тухайд яригдж байгаад тийм зүйл байхгүй гэж няцаагаад Монгол Ардын намдаа үлдсэн. Тэгэхээр энэ үйл явцтай ер нь ямар нэг байдлаар холбоотой байсан уу? 9.13 гэдэг нь ер нь Монгол Ардын энэ Хувьсгалт нам тухайд Монгол Ардын Хувьсгалт нам нэртэй байлаа шүү дээ. Энэ нам болохоо байцглаа. Энэ дотор нэг өөр амьсгал хэрэгтэй байна. Шинэ нөхцөл байдлыг тогтооё гэсэн тийм шаардлага гарч ирсэн үү? Ер нь 9.13 гэдэг маань яагаад гарч ирсэн гэхээр Монгол Ардын Хувьсгалт нам за яг тэр хуучин одоо тэр нэгдвэл байсан үед нь би ярьж байна шүү дээ. Шинжлэх юмсан. Тэр үеийнх нь одоо удирдлага бол одоо болохгүй байна. Шинэ одоо уур амьсгалаар шинэ үдлийг тавьж вэж Монгол улсын их хурлын сонгуульд бол ялах боломж нь байдгийг гэдгийг 9.13 гэсэн тэр нөхдүүд харж чадсанд бол гавьяана гэж би боддог. Магадгүй тэр 13 нөхдүүд маань одоо зохих асуудлаа тавьж үндэслэн гаргаж намынхан их хурл дээр энэ асуудыг тавьж удирдлагаа сольж чадсанд бол түүхэн гавьяана байгаа юм.
Өнөөдөр болохоор бол 913 гэдэг л одоо юу гэдгийг нэг тийм нэг ядагч маягтай, буруудагч маягтай. Тэгэхээр тэр хүмүүсийн гавьяаг бол би энэ альч намын нөхдүүд. Монгол Ардын Хувьсгалт намын, Монгол Ардын намын нөхдүүд бол мартах ёсгүй. Тэр 13 хүн бол бид ийм хийсэн гэдгийг хийсэн шүү. Одоо юу гэдгийг партизан гэдэг юм уу, тийм өртөө зарим улсууч бас нэг юм нэхэд биш шүү дээ. Тийм бол байхгүй. Бид хийдгээ хийсэн бидний үүрэг. Бид тэр үүрэг бол сайн биелүүлсэн гэж боддог шүү. Тийм учраас Монгол Ардын Хувьсгалт намд өнөөдөр тэр биш тавг тэр байгаа нь бол энэ намынхаа шинжлэлийн төлөө, энэ намынхаа ирээдүйн төлөө бодож явдагтай л одоо холбоотой болоо да. Тэгэхээр шин тутам нам байгуулна гэдэг хэцүү. Танай нам бол хуучин нам гэж та хэлж байна л да. Гэхдээ өнөөдөр Монгол Ардын намын гишүүн, Монгол Ардын Хувьсгалт намын гишүүний тоогоор нь харьцуулахаар бас нэг харьцангуй тоо гарах бах. Тэгэхээр өнөөдөр инх баяр гэдэг дараагаар нь ярил бараг илүү амархан юм шиг байна л да. Инх баяр дарга өнөөдөр гишүүдээ одоо манай намд элсэч гэдэг саналыг тавьдгүй. Юу нь тавьж байгааг та сонсч ирсэн үү? Эсвэл одоо хүмүүс танай намд орё гэдэг үзэл баримтлалыг үнэхээр одоо тэр дээр үеиг шиг ингээд уншаад судлаад намын дүрм юуг нь үзэж нэгтлээд үзэл бодол нийлэх нүггүй юу гэдгийг үзээд ордог юм уу? Ерөн зүгээр би боддог штэ. Энэ намын хатуугийн шившил гэдэг энэ үзүүлэлтэр бол аливаа нэг намыг дүүнэ гэдэг бол их өнгөц. Өөрийгөө хуурсан явдал. Би өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг улс төрийн хүчнийг бол хүчтэй тийм одоо дэмжигчтэй нам гэж боддог штэ. За яг хөө цаасан дээр бол жишээ нь Монгол Ардын намынхаа нөхдүүд байна. Одоо бид хэдэн мянган ч гэнэ одоо ярьж л байгаа. За яг хөө түүнээс тоон үзүүлэлтээр бол манай намын хувьд цөөн харагддаг ба. Гэтэл өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг энэ одоо улс төрийн хүчний чинь тэр одоо улс төрийн сонгуульд орсон 5 хувьсгалын тухай асуудал. Энэ Монгол орныг шинжлэх өөрчлөе, авилгалтай тэмцэе, шудраг хэсэг тогтооё гэсэн тэр шаардлага үйл ажиллагаа шин өөрөө монголчуудын бол дийлэнх болохыг бол өөрийнх нь талд бол татаж байна гэж би бол итгэлтэй байдаг. Ийм учраас хатуу гişмчлэн бол намайг том жижиг гэж дүгнэх биш. Ер нь бол би энэ намууд одоо бид том, та нар жижиг гэдэг энэ үзүүлэлт бол нэг тийм сайн биш. Би тэр нөхцөлийг бол дотроо өрөвдөж л байдаг л да. Өнөөдөр бол хэрвээ том гэж ярих юм бол өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт нам засгийн эрхийг барилсаар хийж байна шүү дээ. Тэгвэл Монгол Ардын намын бас өөр байгаа шүү дээ. Статус нь бол тийм ээ. Ингээд том жижиг гэдэг одоо нэг тийм өнгөцтэй мэтгэлцсэн бол энд хэрэггүй хөө. Үйл ажиллагааг нь одоо харъя. Дэмжигчт нь хэд байгаа юм тэрнийг харъя. Монголынхын төлөө дуурчгаа тэр дуу хоолойгоор нь үнэлцэглэх ёстой. Монгол Ардын нам бол өнөөдөр сөрөг хүчний байр суурьтай байгаа л да. Тэгэхээр Монгол Ардын Хувьсгалт намынхан зүгээр эвсэлд орсон, засгийн газарт эвсэж одоо хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаараа сөрөг байх, хяналт тавих тэр чадвараа алдаагүй байх гэж бодож байна. Ер нь ийм сөрөг хэрэг нээлттэй үстэй. Хоёрын засгийн газрыг бүрдүүлж байгаа, эвслийн бүрэлдэхүүнд орсон гэдэг бол бүх зүйлийг одоо сайн сайхан гайдал тийм үү? Алдаа оног нь одоо алдаа онооны дэрэгдүүр чимээгүй явах асуудал биш шүү дээ. Манай намаас засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нар бол яг л ийм л одоо бодтойгоо явж байгаа. Өөрийнхөө ажлыг сайн хий. Гэхдээ засгийн газрын одоо нийт үйл ажиллагааг бол сайн сайхан болгохын төлөө тэр засгийн газрын хуралдаан дээр өөр бусад одоо орчинд бол хэлдэггүй хэлэл явж байгаа. Ийм учраас тэр эвлэрсэн гэдэг юм уу нэг тийм эвслийн алдааг зөвтгсөн нуусан хаасан тийм бол манай намын хувьд бол байхгүй. Одоо нэгэнт их хоёр дарагтай ойрын үед уулзаг байгаа учраас одоо танаас тодруулъя гэж бодож байна л да. Та сая ер нь улс төрийн хүрээнд болж байгаа уулзалтууд дээр нь хамт байдаг гэж ярьлаа. Тэгэхээр та энэ сарын 6-ны өдөр одоо их хоёр дараагийн талаар мэдээлэл хийсэн л дээ. Тэр нь бүгд Солонгос улсаас одоо орон төссөн хэсэг талаар сэтгүүлчид асуухад одоо Монголдо ирэхийг туйлын их хүсэж байгаа гэдгийг хэлсэн. Би өнөө өглөө ярьлаа гэж үсэн. Түүнээс 3 хоногийн дараа гинт хүрээд ирсэн. Тэгэхээр энэ үнэхээр гинт эрхэл шийдвэр байсан бололтой. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг та ерөнхийдөө юу шашин дээр орогнол гарсан гэдэг хэл амыг дарах гэж ирвүү? Аль эсвэл одоо хэвлэр бичээд байсан шиг үнэхээр одоо ирж байцаалт өгөх шаардлагатай ч байдаг юм уу? Эрүүгийн хэрэгт холбогдолтой болоод ирвүү? За ер нь намрын инквайри гэдэг энэ улс төрийн удирдагчийг тойрсон бол их тийм одоо бүдүүлэгдүү яриа бол их болох юм л да. Хүн яагаад энэ монголчуудад ийм болцсон юм?
энэ хүн би түрүүнд хэлсэн Монгол улсын одоо 3 дахь ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, төрийн засгийн газар ерөнхий сайд. Энэ их орны энэ улс орныг бол удирдах явсан одоо лидер хүн. Аялалгүй байдлын үндэсний зөвлөлийн одоо гишүүнч байла, удирдахч дарганч байла. Өнөөдөр ер нь гэдэг Монгол бол баруун хайдлан овоохыг хичээл бол Монгол ард тусалт намрын инх хэлэл гэж одоо яриад байгааг бол зөв олон том бол зөвөр шүүж байгаа хэл да. Тэгээд их тийм муухай гүтгэлэг бол явсан. Солонгосын хэвлэлээр тийм үү. Энд чинь 9 сард бол манай хэвлэлээр явсан. Дараа нэг сар одоо хүрэхгүй хугацаанд дараа солонгосын хэвлэлээр бол одоо гинтл явлаа шүү дээ. Тэрнийг манайхан ямар одоо их тийм мундаг нэг сайхан зүйл гарцсан юм шиг одоо хүлээж явдгийн, бичидгийн, дэлгэрүүл сурталчилдгийн. Үнэхээр энэ намрын инх хэл гэдэг хүн бол Монгол орныхон төлөө сэтгэлтэй, Монголын санаж байдаг. Тэнд эмчлүүлгэнд байсан ч гэсэн Монголын агаар ус, Монгол түмнээ санаж байдаг ийм жирийн иргэн гэдгийг бол өөрийн биеэр бол харуулж чадлаа шүү дээ. Тэгэхээр энэ гүтгэлэг, хүчитлэг гэдэг юм бол арай одоо дэндэж байна. Хүний ёс зүйнээс хайлж байна. Тэгээд энэ нь цаашаа бүр давраад бол улс төрчдийн одоо тэр тэмцлийн одоо хэрэгсэл болчихсон. Гүтгэлэг, хүчитлэг гэж. Тэгээд сүүлийн үед бол гадаад орны иргэн гадаадын хэвлэл мэдээллийг бүрд ашигладаг боллоо. Эндээс зориуд солонгосын хэвлэлд бол материал явуулаад тэргээр гаргадаг. Энд чи арай одоо дэндүү хэм хэмжээг одоо хайлж байгаа юм биш үү гэж. Тэгэхээр энх үеийн ирсэн тухай асуудал бол Монголын сансан тэр иргэн хүн яагаад Монголд ирж болдгоо? Монгол улсын иргэн шүү дээ. Нэг талаараа би тэр гадаад улсын иргэн болох тухай асуудал тавиагүй гэдгийг баталчлаа. Нөгөө талдаа Монголоо гэсэн сэтгэлээр ирж байгаа тэр хүн дээр бол одоо бас ойлгох ёстой шүү дээ. Их эцэг 80 гарцсан их эцэг нь байна. Ах дүүс нь байна. Үр хүүхэд нь байна. Монгол нь байна. Одоо жишээ нь намрын инх хэл гэдэг хүн сая ирээд бол бас сайхан яриад өглөө шүү дээ. Жинхэнэ үнэхээр одоо нулимс гармаар. Монголын агаар ямар сайхан юм бэ? Гүнд нэг жоохон одоо зогсоод баймаар одоо зогсоомсон гэдэг бид чинь одоо бас ингээл уулзаад уучраал байна. Тэгжид хүн бол Монголоор санддаг юм байна. Гэхдээ энэ эцэг бууд дээр буугаад би улс төрийн зорилгоор ирээгүй, ер нь бол амрах гэсэн юм а гингүүтэл ирээл улс төрийн ажилд одоо ханцан шамлалд орчихлоо л да. Цаг үе нөхцөл байдал ч тэгж таарлаа. Тэр хүн ер нь бол Монголд нэг жоохон эвчлүүлээд авах юмсан. Бие нэг тэр солонгосын агаар одоо ямар байдгийг хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Сэтгэл тэнд одоо тогтохгүй одоо тийм л нутаг шүү дээ. Хэдий сайхан цэцтэй, навчтай одоо устай байж ч гэсэн Монголын энэ сайхан агаар гэдэг бол үнэхээр хүнд олдошгүй. Тийм учраас Монгол газар нутаг дээр нэг ирээд нэг амар тайван нэг агаараар намсгалаад нэг усын хараад нэг жоохон ч гэсэн одоо аршаа усанд нь ороод билэн илэршүүлэх юмсан гэж бол бодож ирсэн. Гэтэл бол Монголын улс төр бол өөрийн мэдлгүй тэгээд татаж оруулж ил байна л дээ. Өнөөдөр улс төрчтэй уулзаж ил байна. Намынхын төлөө бол одоо зарим улсуудтай ингээл сэтгэл саналуудаа солилцоо явж ил байна. Энийг бол өнөөдөр нэг тийм улс төрд одоо орчлоо. Энэ одоо ямар хайчин гэж бас зарим нь одоо бичиж байгааг бол би гайхаад байгаа байхгүй юу? Тэр хүн Монгол ардын хусгалт нам гэсэн улс төрийн хүчнийхэн одоо удирдахч лидерийн хувьд бол энэ чинь одоо бас нэг хэдэн хүнтэй уулзаж болно үстэй. Тийм ээ. Тэгэхээр таны намын байрны асуудал би та 12 жил шүүгч хийсэн хүн. Одоо насаараа хуулийн байгууллагад ажилласан хүн. Тэгэхээр үүнд гэмт хэргийн чанар бий. За эрхэм сэтгүүлч би зүгээр одоо шууд л хэлье. Харин надад ийм ярилцлага хийж ийм асуулт тавьсанд бол би баярлаж байна. Юу гэхээр намрын инх хэлийг түрүүнд нь ямар одоо байдалтай болгож яаж одоо яллаа. Тэрний бид бүгдээрээ одоо мэдэж байгаа. Энэ бол бас нэлээд одоо үндэслэг юм болсон гэж би хөлчөө хэд үздэг шүү дээ. Гэтэл дахиад одоо ер нь бүр цааш нь одоо дээр нь одоо нэг монголчуудын яриа байдаг шүү дээ. Унсан хүнийг бүү одоо зодоо гэж дэвсээ гэж. Гэтэл бол өнөөдөр намрын инх хэл гэдэг энэ хүнийг бол дэндүү дэвсэж байна. Яасан гэхээр бол би түрүүнд хэллээ шүү дээ. Бүр сүүлдээ одоо гадаадын иргэнийг оролцуулсан одоо ийм зохион бол одоо хэргийг бүрдүүлдэг болж байгаа гэж. Яасан гэхээр аль 3 жилийн өмнө нэг хоёр компани, Америк иргэний нэг компани, Монголын нэг компани хоёр хоорондоо худалдаад авах гэрээ хийгээд 500 мянган Америк доллараар энэ нэг байшин гिचэн бол худалдаад авсан шүү дээ Монголын компани. Энэ 1940-од оны сүүлч 1950-ад оны ихээр барьсан модон байшин, дараанхан байшин. Одоо та ингээд ханыг цохих юм бол одоо бүр ингээд арай одоо хүчтэйгэн жоохон цохих юм бол барыг одоо цөмөрхөр тийм л биш шүү дээ. За тэрнийг тэр хоёр компани хоорондоо
Монголын хуулийн дагуу гэрээ хийгээд худалдаж ичээ. Тэр 500 мянган Америк долларыг Монголын компани 2 өдрийн дараа тушаасан. Ингээд одоо тэр гэрээ бол бүрэн үйлчлээд дуусгар болсон. Гэтэл 3 жил шахман хугацааны дараа тэр Америкийн иргэн Монголын цагдаад одоо нэг өргөдөл өгсөн. 1 тэрбум төгрөг нэхээд. Би энэ дээр зөвхөн нэг зүйлийг зориуд хэлье. Харин одоо та нөхдөд өнийхэд шууд олон түмэнд дамжуулуудыг баяртай байна. Тэр цаад Америкийн иргэн бол намбарын инквери гэдэг хүнийг бол маш олон зүйлээр бол дарамтлж одоо шантаж хийж байсан. Казино байгуулах зөвшөөрөл болж байгаа. Казино өнөөдөр Монголд болохгүй гэдгийг бид чинь сайн мэдэн шүү дээ. Хууль байхгүй. Уул уурхай лиценз олж байгаа. Бас одоо болохгүй гэдгийг бид мэднэ. Энд чинь тусдаа явдаг гэж өрнөж байна. Энэ дээр намбарын инквери бол энэ болохгүй, болдгүй юм. Би бол үнэхээр чадахгүй гэсэн. За тэгэд байж гот. За тэгвэл чи тухайн үед хийгдсэн гэрээн дээр одоо урамшуул болгож нэг одоо сая доллар өгөө гэж нэхэж байхгүй юу? Энэ цэвэр хэрвээ хянагдах ёстой бол цэвэр иргэний хэрэг. Тэр цаад Америкийн нөхөр хэрвээ гомдолтой бол тэр шүүгүүд өгөөд тэнийг хянуулах ёстой. А гэтэл энэ дундуур нь Монголын цагдаагийн байгууллага шүүрч яваад ирүү үснэ гэдгийг бол би өнөөдөр үнэхээр гайхаад байгаа байхгүй юу? Манай энэ дарга бас намайг дарамтлаад байна гэж одоо хуулийн байгууллага тандаж болох юм шүү дээ. Гэхдээ яах вэ да? Тэгэл эн чинь хүний газар эмчилгээ хийлгэж байгаа хүн шүү дээ. Би зөвхөн энэ дээр хэлье. Өнөөдөр Монгол улсад хийгдсэн бүх иргэний гэрээ хэлцлийг эрүүгүй хэрэг гэх юм бол өнөөдөр Монголын бүх хүн одоо цагдаагаар одоо шалгагдах нэ дээ. Энэ их маш том тийм одоо буруу практикийг энд одоо тогтоох гээд байна. За тэгээд энэ хоёрыг бол одоо энэ гэрлийн кал нэг л Америк иргэнийг одоо нэг л болох байлгцсан юм шиг. Ер нь тэгээд энд бодоход бол Америк иргэнд итгэх ёстой юм уу? Монголынхаа иргэнд гим хоргүй энэ иргэнд итгэх ёстой юм гэдэг дээр бас Монголын хуульчид нь бодмоор юм шиг байгаа юм. Бид энэ талаар бол үннийг бол тодтоохон төлөө явж байгаа. Монголд хуулийн шинжилгээ хийгээд 2 жил гаруй хугацаа боллоо. Ямар ч үсэн зарснаас хойш та хуульчийн хувьд энийг юу гэж харж байна? Би өөрөө хуульч хүн шүүгчээр 12 жил ажилласан хүн л дээ. Зүгээр одоо бид улсын хурлдаа гишүүнээр ажиллаж байхад бол хууль эрх зүйн шинжилгээний гол үндсэн ажлууд бол хийгдээд эхлэл суурьнд тавьчихсан. Ер нь хууль тогтоомж бол шинжлэгдэж байх хэвээр. Нийгмийн харилцаа маань өөрөө энийг шаардаж байна. Гэхдээ би энэ дээр тэр хуулийн шинжилгээ гэдэг зүйлийг бол одоо харахтаа түрүүчийн тэр уламжлалт одоо тэр Монголын хууль тогтоомж бол ер нь нэлээд сайн түрүүчийн нөхдүүд байна ямар хууль гаргацсан юм бэ? Эн чинь яаж дагаж мөрдөж хэрэгжиж байна гэдэг үл их сайн бодвол шиг байдаг. Өнөөдөр Монголын хуулийн шинжил бол бас л Монгол тохирохгүй тийм л одоо бас зарим нь арга замаар яваад байх шиг харагддаг юм л да. Тэгэхдээ манай хуулчид энийг сайн мэдгэл байлгүй. Зүгээр би энэ дээр нэг л зүйлийг хэлье. Энэ хуулийн шинжилгээ гэдэг бол нэг талаас нь хууль тогтоомжийн тухай асуудал ярьж байгаа. Нөгөө талаас нь Монголын хуулийн байгууллагын үйл ажиллагааны тухай асуудал байгаа юм. Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд бол хууль шүүхийн байгууллага бол улс төрийн хүчнүүдийн хэрэгсэл болж болохгүй. Тэр Монгол улсын одоо хууль ямар байдгийг, шудраг ёсмор байдгийг түүнийг л одоо дагаж мөрдөх ёстой. Энэ дээр бол хууль зүйн шинжилгээ хэр зэрэг явагдаж байгаа бол да энийг ард түмэн харж байгаа юм. Тэгэхээр би энд нэг жишээ харьцуулах татах гэдэг юмтай. Магадгүй би буруу хоёр зүйлийг харьцуулсан ч байж болох юм. Тэгвэл та залруулж өгөөрэй. Эрдэнэ жамын дэцэд Интерпол захиа бичснийхээ төлөө огцорсон. Одоо шүүхэр хэрхэн шийдвэрлэгдээд одоо төрийн албанд ажиллахгүй гэсэн ийм одоо шийдвэр гарсан. Гэтэл Монгол улсын ерөнхий сайд, хууль зүйн сайдын хамт одоо охиных нь бас нэг тодорхой хэмжээнд хэрэгэн оролцсон гэж байгаа тэр нүүрс хөтөлбөрийн хэрэгээр шалгагдаж байгаа ахлах зөвлөх ганц үхийгээ Төв аймгийн цагдаа орох газарт очиж ирэглээ л дээ. Энэ хоёрын хооронд одоо ямар ялгаа бий вэ? Хоёулаа хууль зөрчсөн үйлдэл. Аль нь хүнд, аль нь хөнгөн юм бэ гэдэгт нэг л эрс өөр харагдаад байгаа юм да. Гэхдээ энэ асуудал дээр яагаад ч юм цэц одоо үйлдэлд биднэрт үлэлт хийдгүүгээ буцаачдаг. Би Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйыг Монголын хууль зүйн сайд Тэмүүжин хоёрыг Төв аймгийн хориход очиод аюултай тэмцэх газраас хэрэг бүртгэл мөрдөн байсалд хийж байгаа хүнтэй дур мэдэн ганцаарчлан уулзж байгаа тэр үйлдэлийг бол хараад хуульчид бол маш их харамссан. Юуг нь нуух вэ? Эрдэнэ жамын гэдэг хүнийг хууль зүйн дэд сайдыг бол яагаад ялалж шийдгсэн гэхээр хэрэг бүртгэл мөрдөн байсад шүүн таслах ажил саад болсон гэдэг асуудлаар шийдгээ биз дээ. Хэрвээ би одоо хуульчдын оронд байсансан болвол
би Алтан хоёрыг ерөнхий сайд Тэмүүжин хоёрыг бол жинхнээсэн бол аюултай тэмцэх газрын үйл ажиллагаанд саадуулсан. Тэр хэрэг хүртэл мөрдөн байсан ажиллагаанд бол бүдгэл оролцсон гэж баг эрүүгүй хэрэг үүсгэмээр л одоо гэмтгэрийн бүрэлдэхүүн байна гэж үзэж одоо байсан. Тэгээд яг уу их тушаалт нь бол гэмтгээс зайлж чаддаг. Эрдэнэжим ийм их нь бол шийтгүүлдэг. Ийм л одоо хорвоо болчиход байгаа болов уу гэж харамсаж байдаг шүү. За баярлалаа. Бидэнд одоо ярилцах сэдв маш олон байсан боловч одоо ярилцлагын маань цаг үгээр өндөрлөж байна. Үзэгчид та бүхэндээ бас баярлалаа. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга Шарвд орж оролцлоо. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.